Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэргэжил сонголт сүүлийн жилүүдэд мэдгэдэггүйц өөрчлөгдөж, хүүхдүүд өөрийн сонирхол, хобби, хүсэл мөрөөдөлдөд тулгуурлан ирээдүгөө тодорхойлох хандлага нэмэгдэж байна. Өмнө нь ихэнх сурагчид эцэг их ойр дотныхны зөвлөгөө, нийгмийн чиг хандлагыг дагаж мэргэжлээ сонгодог байсан бол өнөөдөр тэд өөрсдийн үзэл бодолтой илүү үнэнч байж, би юунд дуртай вэ, юунд чадвартай вэ гэсэн асуултанд хариу хайж эхэлсэн байна. Мэргэжил сонголтын талаар бид дараах мэдээллийг бэлтгэлээ. Мэргэжил сонголт гэдэг бол тухайн хүний ирээдүйг бий болгох хамгийн чухал сонголт гэж үздэг. Иймд төгсөх ангийн зарим сурагчид багаасаа сонирхсон хоббигоо хөгжүүлж, тэр чиглэлээр мэргэжил сонгохыг зорж байгаа нь онцлог юм. Тухайлбал зураг зурах дуртай хүүхэд дизайны чиглэл, техник сонирхдог сурагч инженерчлэл, програмчлалын салбарыг сонгох нь элбэг болсон байна. Мөн контент бүтээх, дижитал орчинд ажиллах хүсэлтэй хүүхдүүд нэмэгдэж, шинэ үеийн мэргэжлүүдийг сонирхох болсон нь анзаарэгдэж байлаа. За миний багшийн хувьд бол одоо мэргэжил сонголт бол одоо тухайн хувь хүнийх нь өөрийнх нь сонгосон одоо мэргэжил, тийм учраас одоо өөрийнхөө би хэн болох гээд байгаа вэ гэдгээ маш сайн тэрэн дээрээ тулгуурлал одоо мэргэжлээ маш зөв сонгох хэрэгтэй. Тэгээд одоо багшийн эсвэл эцэг эхийн одоо зарим эцэгүүд л одоо ингээд манайхан бол үеэрээ одоо ингээд нэгтлэн байсан. Чи ингээд нэгтлэн болох хэрэгтэй тэргээд ингээд хүүхдийн сонголтонд ингээд нөлөөлөд идэг. Тэгээд тэр одоо нөлөөлөх нь бол тухайн хүүхэд бол сонирхгүй байгаа нөхцөлд бол цаашдаа бол амжилттай суралцах бол боломжгүй болдог. Тийм учраас одоо хүүхдийн сонголтыг л хүндэтгэж сонсох нь зөв гэж үздэг. Би 2026 онд AI буюу хиймэл оюуханд арчигдахааргүй мэргэжил сонгосон. Тэр талаар маш сайн бодож байгаа сонгосон. Арчигдахгүй хамт хөгжиж дэвшиж мэргэжил сонгосон. Мэдээллийн хамгаалалт мэргэжлийг сонгож байгаа. Шүтээс дорно. Хэдээ бол яг шууд гараа гэвэл хакерс үг. Ямар нэг юм руу халдна эсвэл хамгаална. Хоёр талтай. Халддаг нь болохоор компани дата эсвэл янз бүрийн нууц янз бүрийн юм руу халдаж юу гэдэг. Хамгаалдаг нь болохоор тэр хакеруудаас хамгаалж програм бичиж датануудыг нь хамгаалдаг. Би дотоод хэргийн их сургуулийн шүүхийн шийдвэрт орохыг хүсэж байгаа. Тэгээ энэ мэргэжлийг сонгоход манай гэр бүлийнхаа амир их нөлөөлсөн. Намайг яг инг тинг гэхгүйгээр зүгээр өөртөө яг цагдаа зэрэгээр байдаг болохоор багасаа харсаар байгаа юм. За биелэх юм байна л гэж бодсон. Ер нь чиний бодлоор энэ мэргэжлийн яг би юу яаж хийж байгаа л шүүхийн шийдвэрлэл орно гэж бодож байгаа. Ер нь нэлээд шийдсэн байгаа. Мэргэжлээр л ажиллах ах ер нь нэлээд мундаг хүн болох хаа л гэж бодож байна. Аваасаа л мотивац авсан гэх юм. Манай аав нэг цагдаагийн тусгаад ажилладаг байхгүй юу? Тэгээ ер нь нэлээд хүүхдэд аав нь нэлээд мундаг баатар шиг санагддаг. Тийм болохоор аавыгаа хараад за би аавыгаа ер нь мэргэжлийг өвлж авах юм байна даа л гэж. Тэрнээс л мотивац авсан гэх юм. Би мэргэжил яагаад сонгосон бэ гэхээр би өөрөө мобайл гейм их тоглодог. Угаасаа тоглож өссөн болохоор ерөн IT инженер болоод өөрөө дуртай тоглоом өөрөө бүтээгээд явъя гэж бодсон. Тэгээд яагаад энэ мэргэжлийн давуу тал нь гэхээр бид үеийн жинзи үе тэгээд тоглоом хийж байгаа нь бид чиг хүсдэг шиг тоглоом хийж чадахгүй. Тийм болохоор би өөрийнхөө үеийнхнийг ойлгохын тулд өөрийнхөө энэ таалагдах тоглоомыг хийнэ гэж боддог. Ээж эмч юм уу хуульчаар явуулна гэж боддог. Би ихтэй аль алинд нь сонирхол байгааг угаасаа сонгох хичээлүүд нь хим биолог байсан болохоор би аль алинд нь нэг сонирхол байгааг болохоор ер нь болохгүй гэж шийдээ. Тэгээд ээжтэй хэлэл IT инженерээр явахаар зорьсон. Хүүхдүүд өөрсдийн сонирхлыг илүү нээлттэй илэрхийлж бие даасан шийдвэр гаргах чадвар нь нэмэгдэж байгааг харуулж байна. Мөн зөвхөн сонирхолтой тулгуурлахын зэрэгцээ хөтөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан үзэх нь чухал гэдгийг онцоллоо. Монгол улсад инженер, мэдээллийн технологийн мэргэжилтэн, эмч, багш, нэгтлэн бодогч зэрэг мэргэжил тогтмол эрэлттэй хэвээр байгаа бол зарим салбарт ур чадвартай ажиллах хүч дутагдaltaй хэвээр байгаа юм а.
Миний мэргэжил болохоор онгоцны үзлэгч ер нь ирээдүйд хоёр талынхаа талдаа ингээд нислэгээр ингээд явхад яг миний хувьд сонирхолтой санагдаад тэгээд энэ мэргэжлийг сонгосон байгаа. Мэргэжлээ сонгоод явахдаа болохоор би Солонгос руу явж сурахыг зорж байгаа. Нөгөө нэг ажил амьдрал дээрээ ч гэсэн мэргэжлээрээ сонгохдоо Солонгос, Монгол хоёрын хооронд явъя гэсэн зорилготой байгаа. За миний хувьд бол мэргэжил сонголт гэдэг бол яг цаашдаа ингэж ямар хүн болж төлөвшөх, ямар мэргэжилтэй болох амьдрал төр нь нэлээд чухал байдаг. Тэгээд би энэ жил мэргэжил сонголттой байсан. Барилгын инженер, барилгын график дизайнераар ер нь сурах гэсэн бодолтой байгаа Монголд. Ер нь бол манай аав нөгөө намайг бага байхаас барилгын тийм инженер, график дизайнераар ажилладаг байсан. Тэгээд аавтай байнга тиймэрхүү ажил мэжлээр нь хамт явдаг байсан болохоор надад ерөнхий амар сонирхолтой байсан. Би ерөнхийдөө тамирчин болъё гэж бодож байгаа тэквондоогоо. Тэгээд одоохондоо засварлага авсан ч гэсэн сургуулаа төгсөөд буцаад ороод тэгээд ерөнхийдөө цаашдаа олимп дэлхийн аврахтай явъя гэж бодож байгаа. Багасаа өр хөдөлгөөнтэйс тэгээд хөл гарч урт болохоор ээж тэгээд жир нь спортоор явдаа гэдэг. Тэгээд нэлээд бодож байгаа тэквондод явсан. Сурагчид мэргэжил сонгохдоо өөрийн хүсэл сонирхол, авьяас чадварыг нэгдүгээрт тавихын зэрэгцээ, ирээдүйн боломж, зах зээлийн хэрэгцээг зөв хослуулах нь хамгийн оновчтой шийдвэр болохыг зөвлөж байна. Сурагчид бусдын нөлөөг дагахаас илүү өөрийн хүсэл мөрөөдөлд үнэнч байж ирээдүгөө өөрсдөө тодорхойлохыг эрмэлзэж эхэлсэн байна. Энэ нь зөвхөн хувь хүний амжилт төдийгүй нийгмийн хөгжилд шинэ өнгө төрх авчирч байгааг онцоллоо.